Өнөөдрийн дугаартай маань Wellbeing for You-тэй Wellbe Shop цэгийн минь хамтран ажиллаж байна. Wellbe Shop цэгийн минь та бүхэн Wella, Londo, систем, Immunio зэрэг үс арчилгаа, эрүүл мэндийн арьс арчилгааны өөрт таарсан олон төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой байгаа шүү. Мөн энэ 6 дугаар сард хэрэглэгчдэд зориулаад бүх бүтээгдэхүүндээ 10-30% хямдрал зарлажээ. Иймд та бүхэн маань хүссэн бүтээгдэхүүнээ захиалаад хүргэлээд аваарай. Зун болохоор та нар минь цаанаасаа нэг тогтолтгүй. Хүний амьдралын 100 хизээ дуустдаг юм бол гэж бодож байна. Хоёр залуугийн зуны амьдралыг харуулсан 2005 оны Бүгдрүүл киног онцлохоор боллоо. Өмнө бид бүхэн Call Me By Your Name киног оруулж ирсэн байлээ. Яг үүнтэй адилхан та бүхэн энэхүү Бүгдрүүл киног кино урлаг гэдэг талаас нь хүлээн авч үзээрэй гэж хүсье. Ингээд кино руу орцгоё. 1963 онд Wyoming мужид киноны гол үйл явдал өрнөнө. Хоёр залуу Бүгдрүүлийн ойн үйлчлэгэнд ажиллахаар иржээ. Гол ажил нь болохоор тэнд бичдэг хоньнуудыг ойн дунд харах, малчны ажлыг зуны турш хийж гүйцэтгэх ажээ. Мал амтан харах нь амралтгүй 24 цагийн ажил гэдгийг үзэгчд маань хэлүүлэхин шаардлагагүй мэдэж байгаа зэ. Хоёр залуу Бүгдрүүлийн ажлаа хүлээж авахар ирэв. Маргааш өглөө шууд ажилдаа орох ажээ. Тэгээд хоорондоо танилцаад аваа. Их дотн танилцах гэж хамт уушийн газар оров. Ярианаас нь харахад Жек хоёр тудаага Бүгдрүүлэнд ажиллахаар ирж. Өнгөрсөн жилийн шуурганд 42 хонь үгсэн гинэ. Ингээд хараад малчтай ажил үнэхээр хүнд байгаа юм шүү. Төрүүд маань аль аль нь эдлэн газар мал амтантай ойр өссөн хүүхдүүд. Ажлын эхний өдөр ирэн харж хандах ёстой хоньнуудаа хүлээж авлаа. Идэж уух хүнсээ багалж аваад хүнд ажил инхүү эхлэв. Бүгдрүүлэндээ хонь сүргээ бэлчээсээр өдөр хоногуд өнгөрсөөр л 24 цаг хоньнуудаа ажаад л байна. Хоёулаа эхний ээлжинд хоньнуудаа мансаарлав. Хоёр залуу хоорондоо хэсэг хууч хөөрөлдгөө. Энэс болохоор сүү тавьчихсан юм байна. Бүгдрүүлэн ажлаа дуусгаад гэрлэх гэж байгаа юм байна. Энэ хоёрын маань ажил дуусна гэж өрөөсөө байхгүй болохоор хоньнуудаа байглаас хамгаална, аратангаас хамгаална гэдэл зөндөө юм ундарч байгаа. Энэс 7 хоногийн хүнсээ авахаар морио хөтлөн яваад иржээ. Хүнсээ аваад буцах замдаа гайвалж баавгатай таарад моринууд нь цочин үргээд энсийг хаяад явчлаа. Шөнийн харанхууд хөөрхийн энэс толгооноосоо цус туслуулан морио хөтлөн буцаж ирлээ. Тэгээ түүний хөвж ирэхэд нь Жак бүр ууралчихсан. Би өдөржингөө л хонио харж маш хөлслөө гэв. Дараа нь энэсийн толгооноос цус гарсныг хараад арай тайвширн юу болсныг асуугаа. Гэхдээ тэгтэл моринууд нь баагуунаас үргэн чочихдоо хам хүнсийг нь асгаад ачиж. Идэх хоолгүй болсон хоёр нууцаар нэг хонь буутахаар боллоо. Ханган амттаас хамгаалах ёстой хоньнуудаа өөрсдөө буутахаар болчихоо да яав. Азуулж дэлхий ээж хоёр хүдэ хоол хайрлгүй гэлтэй буг таарваа. Манай хоёр ч н одоо бараг л хончин гэрүүл шиг боллоо. Бас ажил үргээ ингэж хувааж авсан байна. Энс хоолой авчрын хоолой хийн ерөн тэгээ тогоо шинагийн ажиллаа хийх юм баху. Харин Жек хонио харах ажиллаа хийх ажээ. Улам илүү дотн соорлуулаа энэ хоёр. Манай хоёр хоёулаа хатуу амьдралыг туулсан байна. Энсийн эцэг ихэнд баг байхад нь мөнгө усыг үзүүлсэн аж. Хэдий ягагчтай ч гэсэн тэд нар өөрсдийн амьдралыг хөөрхийн энсийг орхисон юм байна. Энэ хоёрын өдрүүд нэгэн хэвнээрээ өнгөрсөөр л байна. Хонтойгоо хамтдаа бэлчээд л нэг шөнө хөлнөөсөө толгой хүртлээ согцсон хоёр залуу хамт майхандаа онохор боллоо шүү. Майхны багтаамж багтайг жилхүү бие биедээ наалтаад ламтаж байгаа маа. Нэг мэдсэн чи Энэс Жакийн араас тэврээд авлаа шүү. Юу болох гээд байна? Тэрүүлсэн Жак бүр дуртай нарахгүй эргэж харнаа өөрөө дараад эхэллээ. Бурхан минь тэгснээ бүр барилдаад авлаа шүү. Цаашаа одоо юу болд юм бол тоо. Маргааш өглөө нь Энэс юу ч болоогүй юм шиг босоод хониндоо гарлаа. Сандал дээр зүгээр сууж чадхааргүй болсон Жеки түүнд хандаад хэлж байгаа. Оройн хоолн дээрээ уулзъя гэв. Тэрийг Энэс сонсоогүй юм шиг морио унаад л тавьглаа. Нэг шөнө хонио манаагүй ш, нэг хонь чонд идүүлчихсэн дүр зурагтай таарлаа. Ингээд хонь чонд баригдсан Энэс Жаки хоёрын амьдралынхаа турш нууж явсан дотох чон гаргаж ирснийг илтгэж байгаа юм болоо да. Нөгөө хоёр бие биенийхээ сэтгэлийг хүлээн аваад л хамт унтдаг болов. Тэр хоёр одоо хоёулахнаа байгаа болохоор ч тэрүү ил бие биендээ хайртайгаа илэрхийлдэг болов. Бүгдэр бол одоо энэ хоёрын хайрын гэр болчихоо да. Нэг өдөр тэр хоёрыг хөөцөлдөж тоглож байхад нь дарга нь харчлаа. Дарга нь Жек дээр ирээд хэлж байгаа. Аавгаах чинь уушигны өрөвсөл болоод эмнэлэгт байгаа юм байна гэж хэлв. Энэ хоёрыг салах гэж хэлээд байгаа юм уу да. Жек ч одоо мэдээг сонсоод л би очиод одоо юу ч хийж чадахгүйгээс хойш надаар яах вэ? Ухаан нэмэрлээ. Энэстэй дурдалцаад байж хахад аавгаах мах бол одоо хамаагүй болсон юм хөө. Нэг өдөр тэнгэрээс мөндрөөр шүршээд л манай хоёр майхандаа онсноос болоод хонь сүргэн өөрөө л хонь сүрэгтэй нэгтчихжээ. Тэрийг нь ялах гэж бүр амар ажиллаж байгаа маа. Өдөр хоногуд өнгөрсөөр л цас орлоо. Ажил дуусгаас өмнө манай хоёр ажлаа хүлээлгэж хөрөөлөө. Яагаад гэвэл энэ газар чинь одоо номгон далайн шуурга ирж байгаа ажээ. Хугацаанаас өмнө салахаар болсноо мэдээд Энс бүр ууралж гарав. Хэрвээ Бүгдэр уулнаасаа буул тагж хосууд уулзах боломж гарахгүй шүү дээ. Ууралсан Энсийг Жек тавьшруулах гэж уургаараа уургалаад авлаа. Онч ч одоо ингэж романтик хэлдэг юм бах уу. Сүүлдээ нөр чинь нанжилт даачж байгаа юм шиг юу ч болоод байгаа мэдхгүй. Тэгж байгаад Энсийн хамрыг гусаад цус аргачлаа. Тэгсэн чинь Жекийг буцаагаад зохиод авлаа. Ирчүүдийн хайр одоо ийм байдаг юм уу хайшин. Нэг үнсэж өнгөлдөөд бие бинийгээ цохож аваад л яах гэж байгаа. Сүүлийн өдөр нь манай хоёр ирж хамаг хоньнуудаа хүлээлгэж өгөө дарагтайгаа уулзтал нүү дараа нь хэлж байна. Ихэнх хоньнууд та хоёртай хамт юусаа байгаагүй. Та хоёр ажиллаа сайн байсангүй өдр гэж хэлж байгаа. Хамт одоо өнгөлдөөд байсныг нь харчихсан болохоор ийм яриад байгаа юм болоо да. Энэ үед ихэнх хүмүүс нэлээд homophobic гэсэн болохоор тойруугаар дургуугаа илэрхийлээд байгаа юм уу да. Залуусын салах цаг ирж Жек Энигээс асууж байна.
ирэх зун ирж ажиллах уу гэж асуулаа. Тэгтэл Энис нь би Алматай гэрлэнэ. Тэгээд хувийн аж ахуйтай болох гэж хичээн. Тэгэхээр ирэхгүй л байх та гэж хэлв. Харин Жек буцан ирнэ гэдгээ хэллээ. Гол санаа нь бол дараа жил уулзъя л гээд байх шиг байгаа юм. Энэ хоёрын хориотой харилцаа ингэж дуслаа. Жек машин авнаа явахад Энс ард нь хоцронгөлдөв. Машиныхаа цонхоор Энсийг харсаар л явлаа. Энс Жекийн машины дүрс алга болоход өнчин нулимстай хоцронгөлдөв. Ингээд цаг хугацаа Энс Алма хоёрын хоримруу шилжлээ. Энс мэн сүт төсгөөгөө үнсээд ихнэрээ болгоод авлаа шүү. Бүгдэр ууланд болсон зүйл ууландаа л үлдсэн гэлтэй. Шинхэн осуудын амьдрал жаргалтай байв. Эхнэртэйгээ хамт тэрвэлтэн кино үзээд л дахиад л нэг зун ирж бүгдэр ууланд ажиллах хүн хэрэг болов. Жек өмнө ирнэ гэж хэлснээрээ дарагтайгаа очин уулзваа. Гэтэл нөгөө дарга нь хэлж байна. Би чамд ажиллахгүй. Та хоёрын өмнөөс нохоо хоноо хариулаад л та хоёрыг цэцэг дүү гэж мөгдөлж чадахгүй гэв. Тэр хоёрыг мэдсэн ингэж тойрогоор хэлээд байгаа юм да. За энэ хооронд Энсийн гэр бүл өргөжж сайхан хоёр охинтой болжээ. Хоёр жаахан хүүхэдтэй болохоор ч тэр хосууд үнэхээр ядарсан харагдана. Орой Алма нөхөртэй хандаж хэлж байгаа. Хоёулаа хотод амьдрья. Хөдөө амьдрах хэцүү байна гэж байна. Гэрийн ажилдаа дарагдаад чанга байгаа шүү дээ. Ихнэр нь үргэлжлүүлэн хэлж байна. Хот ганцаардмал газар биш ээ. Хүүхдүүд тоглох хүнтэй болно тэргээл хэлв. Энс хувьд болохоор хот сонирхдаггүй байгальтайгаа ойрхон амьдрах хүсэлтэй байгаа шүү дээ. Ингэж харахаар яг ч бие бинийгээ бүрэн ойлгодгүй юм шиг. За ярьж дуусаагүй байхад барилдаад унлаа. Энэ үеэр Жак гой нэрийн амьдралаа үргэлжлүүлсээр л байлаа. Тэр бүтэн цагаар буханагчаар ажилладаг болов. Яалтчгүй копи шүү дээ. Бааранд өөр ирлүү хамтрах гэж оролдтол хандыг нь авах гэж нэг хүн алгадлаа. Нэг өдөр морины тэмцээн үзэж байгаад морь сургууч охинтой хар солилцоо дамжлаа. Тэр охин дараа нь Жакийн бухын тэмцээнийг үзээд л гой нэрдмэн татагдаад байна. Тэр тэмцээндээ ялт авчирснаар морь сургууч охины хараанд өртөө дамжлаа шүү. Тэр морь сургууч охиныг лориг их бөгөөд фермийн тоног төхөөрөмж борлуулдаг айлын ганц охин ажээ. Тэгэхээр баян айлын ганц охин юм байна. Лоритой нэг өрөө павд бүжгэлснээр тэр хоёрын харилцаа дэлгэрч эхэлнэ. Гүтгсний оройдоо машиндаа барилдаад авлаа. Энэ Жак ч одоо бүр эр хэмгүй барилддаг болжээ. Энэс эхнэрийнхээ хүслийг биелүүлэн гэрийнхэнтэйгээ хот руу нүүсэн байлаа. Эхнэр нь дэлгүүрт ажилладаг болж өөрөө харин фермдээ ажилласаар л байгааж. Үхэр дуглах цаг эртэрснээс болоод октоо эхнэртэй авчиж өгөөд ферм рүү яаран явлаа. Алмагийн хувьд ажил дээрээ хийх зүйл нь зөндөө байсаар байхад яаж октоо харж амжих вэ? Ядаж байхад том охин дэлгүүрт өрөөтэй байгаа шилэн савтай самар хагалаа зөндөө юм боллоо. Үүнээс харахад тосууд бие биенээ нэг сайн ойлгодгүй юм шиг. Энэ үеэрээ Жеки эхнэр анхныхаа хүүхдийг өөлгийдэн авлаа. Нэг өдөр Энс Жекээс ил цагт хүлээн авлаа. Дуртай юм шууд л хариу ил загтал явуулав. Ингээд амьдралын ихээр хагцсан хосууд уулзахаар болвоо. Жек шууд Энсийн гэрийн гадаа ирвэ. Бие биенээ харахад битгэрсэн сэтгэл нь дэвтээд байна уу л гэлтэй уган. Нэг булан олж аваад л одолцоод эхэлтийн та. Тэрийг нь Алма улаа харчлаа. Ядаж гэрээсээ хол үнсэлтэж өнгөлдөхгүй бол одоо балаа юм болж шít. Алма тэр хоёрыг харчаад яхаа мэдхгүй паникнд орноо. Нөгөө хоёр чинь заваарч дуусаад Энс Жакийг дагуулan гэртээ орлоо. Эхнэртэй зүгээр юу ч болоогүй юм шиг ажиллаад байдаг насан. Энс бүр давраад хэлж байна. Бид хоёр ууд суугаад өнөөдөр гэртээ ирэхгүй ч магадгүй өнтер гэж мэгээд л. Алмаш нөхөртөө одоо юу гэж хэлэхээ мэдэхгүй чимээг өхөн явахыг нь харан үлдлээ. Ингэж 4 жилийн дараа уулзсан хосуу тэрвэрлэн хөвтөж байлаа. Хоёул бүгдэр уулаа санагалзаастай. Хоёул хаашаа ч юу гэхээ мэдэхгүй байсаар л байна. Маргааш өглөө гэртээ үлдсэн Алма юу гэхээ мэдэхгүй өмрөн суугаа. Нөхөр нь өглөөгөр орж ирснэ. Найстайгаа хамт 2 хоногоор загсанд явнаа гэд. Нууц амаргаа дагуулan гэрлийн хурдаар алгууллаа. Гэрт үлдсэн Алма өнчин нулимстэйгээ хоцров. Өөрийнхөө иршүүд нөхрийг ийм юм хийж явна гэж өөрт нь хизээч төсөөлөгдөж байгаагүй л үү дээ. Загсанд явна гэсэн найзууд бүгдэр уул руугаа явсан байв. Энэ хоёрын хайрын үүрэнд бүгдэр уул юм уу да. Хамт одоо нүцгэн ус руу шумбан ороод л энэ хоёрын хувьд баг диваачнд ирсэн юм шиг байлаа. Тэр хоёроо Жек Энэс тандаж ингэж байгаа. Би үргэлж юм байхыг хүсэж байна. Хоёулаа хамт өөр газар амьдрах уу гэж байна. Энэс харин ихнэр хүүхдээ гэдгээ санаалав. Энсийн баг багт нь нэг хүүсийн хосуудад аимшигтай явдал тохиолдож байжээ. Хосыг нэг нэгээр нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан байна. Тэгээд Энсийг баг багт нь аав нь түүнийг хохирогчийн цогцон дээр нь аваачиж жаахан хүүхдэд харуулж байжээ. Тийм болохоор Энэс хэрвээ Жектэй амьдрал тэр хоёр ч гэсэн ижлэхэн зүйл тохиолдох уу гэдгээс эмээж байлаа. Ер нь тэгээд хайрлах тусмаа л хамгаалахыг хүсдэг байх л да. Ингээд энгийн өдөр хоногуд үргэлжсээр л байна. Жек Энс хоёрын амьдрал хэвнээр үргэлжж байлаа. Хосууд нь нууцаар уулзсан хэвээр л байв. Жилд тогтмол 3 удаа загсанд явах нэрийдлэр бүгдэр ууландаа уулздаг болж. Алма нөхцөл байдалтайгаа эвлэрсэн гэлтэй чимээг өхөн л нөхрөө гарахыг харна. Эхнэр нөхрийн харилцаа хөндөрсөөр байсан болохоор хүүхдүүдийн тэтгэмж аавна гэсэн нөхцөлтөөр салтанд хүрлээ. Салсан гэсэн мэдээг сонсоод Жек дуу аялан Энэс дээр ирэв. Хол замыг дуулан ирэхдээ ямар нэгэн горилогтой ирсэн нь Жекийн нүрэн дээр бичээстэй. Энэс эхнэрээсээ салахтаа сард нэг удаа октоо өөр дөрөө авна гэсэн болцолтой салсан ажээ. Ядаж байхад сард нэг тохиолдог өдөр нь өнөөдөр болохоор Жекийг гомдон явууллаа. Буцах замдаа машина барин явахдаа нулимс нь урсаад л гомцондоо нэг хүүсийн хүмүүсийн цагаар ажилладаг газар очихсан тентийн ажилтнаа яваад өглөө. Одоо тэгээд ийм хүн болж байгаа юм билгүй дээ. Алма Энэсээс сасны дараагаар дахин гэрлээд бүр цүдгэр гизтэй сууж байлаа. Гэхдээ нэг жаргалтай харагдахгүй байлаа. Талархлын баярын өдөр Энэс октод Алма болон нөхөртөө нь хоол идэхээр ирсэн байлаа. Хуучин эхнэртэйгээ хойлохнаа уулзахад нь эхнэр нь Энэс дахин гэрүүлэл зүгээр гэсэн зөвлөгөө өгөв. Гэтэл Энэс хариулж байна. Би одоо гэрлэхээс өнгөрсөн ч гэж баг шиг. Яг уу нэг талаараа бол тийм л дээ. Эхнэр нь үргэлжлүүлэн асуулаа. Чи Жектэй хамт загсанд явдаг хэвээрээ юу?
гэрэлтийнхээ үеэр юу мэдэрч байснаа одоо гаргаж байгаа юу гэлтэй гомдлонгуугаар хэллээ. Чи загсанд байнга явдаг байсан хэрнээ нэг ч удаа гэртээ загас авчирч байгаагүй. Би нэг өдөр чиний загасны хайрцаг дотор гэртээ загас авчираарай хайрт аалмаагаас чинь гэсэн бичиг үлдээсэн. Гэтэл чи загсанд яваад ирэхдээ зөндөө их загас бариад идчихсэн гэсэн хэдиж тэр хайрцгийг нээч шараагүй байсан хэмээн уйлн дугдран хэлв. Тэгэд үргэлжлүүлэн хэлж байна. Чамайг загас барих гэж явдгүү чинь би мэднэ. Гэтэл Энис уурлан чи юу ч мэдэхгүй чи чимээгүй вэ гэж сүрдүүллээ. Ингэж уурсаар хуучин эхнэрхээ гэрээс гарan яв. Жак Энис хоёр бүхтэр уулан дээр нууцхан уулз толж байна. Энис найз залуугаасаа эхнэр нь түүний өөр зүйл татагддаг гэдгийг гадарсан эсхийг асууж байна. Өөрийнх нь хуучин эхнэр харилцааг нь мэддэг байсныг сонсоод лавлаад байгаа юм уу та. Хэсэг ярилцсны дараагаар Жек хамт амьдрахыг хүссэн хэвээр байгаа гэж хэллээ. Энис эхнэр хүүхэдтэй байх үедээ гэрүүлтэйгээд үгүй гэдэг байсан бол одоо шууд боломжгүй хэрэг гэдэг болжээ. Анх тайлцахдаа цэл залуухан насан дээрээ байсан бол одоо идэр залуу нас руу орсон байваа. Цаг хугацаа жаргалтай байхад хурдан өнгөрдөг гэдэг шиг тэр хоёрын уулзалт ч одоо хурдан өнгөрнө. Нэг өдөр Энисийг бааранд пив уугаа сууж байхад нэг их чирээд бүжиглэнэ гэд аваад яваад өчлөө. Энис бол гаднаасаа их сайхан зал. Эмхтэн хүн сонирхдгүй л болохоос ш. Ингээд бүжиглж дуусны дараа нөгөө их чинь Энисийн гуйн дээр нь хөлөө тавиад л зүгээргүй. Ингээд дундуур нь та бүхэнд нэг мэдээд болгоё. Хүмүүрийн онцлог тохирох мэрэгжлийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг Wellbe Shop цэгийн албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг юм байна. Та бүхэн Wellbe Shop цэгийн рүү ороод өөрт тохирсон бүтээгдэхүүнээ захиалаад аваарай. Тэр дор нь хүргээд өгдөг юм байл шүү. Wellbe Shop цэгийн. Ингээд тэр хоёр нууцаар уулзсан хэвээр л энэ үед Жек Энисээс хамт амьдрахыг дахиад л хүснэ. Энис нөгөө хэлдэг юм хэлсээр л байна. Жек Энис хандаад ингэж байгаа. Хоёулаа хамт Мексик явъя л да гэж байна. Тэр үед Мексик улсад бэлгийн цөөхөд хандлага нь Америкийг бодвол арай гайгүй байсан юм уу та. Ярилцаж байгаа сүулдэ Жак Мексик явж байснаа хэллээ. Гэтэл нөгөө хамт амьдрахгүйгээд байсан Энис Жакийг өөр ирчүүдтэй харцчуу да яав. Энэ хоёр одоо токскийнхоо оргилдоо хүч салвал сал гэж мэгээд бөө юм болноо. Сүулдэ Энис Жакийн тэрт уйлан аргадуулав. Хамт байж чадахгүй, хагцж чадахгүй гэдэг нь боллоо л доо. Энис ч морин унан явж Жак түүнийг харан үлдлээ. Энэ одоо энэ хоёрын хиддэг хагцалч юм бол. Сүүлд Энис найз залуутайгаа уулзахаар явахдаа сүлднээс найз охинтой юу ч хэлгүйгээр бандаад явчихсан юм байна шүү дээ. Тэгээд нөгөө найз охинтойгоо цайны газар тарваа. Нөгөө найз охин ингэж байгаа. Одоо би өөр хүнтэй болсон. Тэр чамааг бодвол надтай юм ярьдаг гэж гомдонгуу аргагүй лээ. Ер нь тэгээд энэ кинонд Энис гомдоогүй дүр гэж байна уу да өөхөө. Тэгтэл Энис тоож байгаа ч малга баг өөр хүнтэй болсон чамд аштай юу да ухааны юм ярьлаа. Угаасаа тэгээд Энис надад юу ч наалдахгүй байсан гэсэн царайтай сууж байгаа юм. Өдөр хоногуд хэвийн өнгөрсөөр л Энисийн жакет зориулж явсан ил загтал зорьсон эзэндээ очлгүй буцаад түрээд ирчиж. Захиа эзэндээ очоогүй шалтгаан хөөрхи Жак маань мөнх усыг үзүүлсэн байлаа. Жаки эхнэрлээ уцтан ярихад үхлийн шалтгаан нь золгүй удал байсан ухааны мэрваа. Гэхдээ жинхэнэ шалтгаан нь болохоор хомофоб хүмүүс зодуулан нас орж. Эхнэр нь Жекийг бүгдрүүлэн чандраа цацуулах хүсэлтэй байсныг хэллээ. Гэхдээ гэрийнхнээс нь хинж бүгдрүүл гэж хаана үдийг мэддгүй байсан болохоор Жекийн чандар эцэг эхэнд нь байгаа ажээ. Ингээд Энис одоо хайртай хүнийхээ эцсийн хүслийг биелүүлэхээр эцэг эх дээр нь очлоо. Аав ээжийнх нь ярианаас бол хүүгийнхээ нууцыг мэддэг байсан гэлтэй. Энис найз залуугийнхаа өрөөнд ороод артал нэг л танил цамц байна. Тэдний бүгдрүүлэн дээр хонь орж байхдаа өмсөж байсан цамц нэв. Тэр цамцаа угаалгүй тэр чигт нь хадгалсаар ирж. Энис чимээгийн хүн түүний цамцыг аван өрөөс гартал ээж нь уутанд хийж өгнө. Энисийг гаргахтал аав нь хүүгээ бүгдрүүлэнд оршуулахгүй гэр бүлийн газартаа оршуулна гэж байна. Жакийн ээж Энис тандан дахиж ирээрээ гэж хэлв. Ингээд Энис хайртай хүнийхээ аав ээжийн гэрээс явлаа. Энис одоо найз залуу байхгүй болсноос хойш царай зүс нь их гундаж хуучны царайлаг залуугаас юм үлдээгүй гэлтэй байна. Том охин нь эмийн цэнд хүрж аавдаа гэрлэхээр бас ноёж хормондоо өрөв. Охиныгоо явсны дараа Жекээс үлдсэн ганцхан зүйл болох цамцыг нь харж нулимсаад усуулнаа. Энис одоо л Жакийн хүслийг биелүүлэхэд бэлэн болсон ч даанч Жак хизээч ирэх хэрэггүйгээр явсан байлаа. Энис Жакийг нэг өдөр хизээч уулзч чадхааргүй яваад өгнө гэж бодож байгаагүй хаа. Ингээд та бүхэн энэхүү кино Call Me By Your Name гэдэг кинотой адилханаар кино урлаг гэдэг талаас нь хүлээн авч үзээрэй. Та үрс арчилгаа болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг гэрээсээ гаргалгүйгээр Wellbe Shop цэгийн шууд захиалж болдог юм итгүү. Завгүй амьдралын хэмнэлд яг тохирсон ухаалаг хэрэглээний шинэ хэм маяг Wellbe Shop цэгийн таны гоо сайхан эрүүл мэндэд хэрэгтэй бүхэн яг тэнд биш шүү.